Зуны нэгэн өдөр хасар нэгэн охинтой танилцаад гадуур зугаалж байлаа. Хамтдаа зугаалаад хоолнд ороод бараг л болзоо юм уу да. Цаг нилээн орой болсон байлаа. Бараг л шөнө болж байсан тул хасар охиныг гэрт нь хөргөж өгье гэж санал болгов. Охин ч зөвшөөрч тэд таксинд суулаа. Таксинд байхдаа охинтой хамт тэдний гэр бүл ойр хавийн ховж ивийг базаад нилээн хөгжлөлөө. Гэрийнх нь гадаа ирлээ. Яг Орос руу норох гэж байтал нөгөө охин хасарт хандаж нэг зүйл хэллээ. Манай орцонд мерсээр дуу чимээ гараад идэв шүү. Чи бити яагараа гэж хэллээ. Хасар өөдөөс нь юу яриад байна? Би айвал гэж дээ. Энд чинь зүгээр л нэг орц шүү дээ. Харин чи л битгий гэж хэллээ. Тэгэд тэд нээлттэд тийшээ гарлаа. Нөгөө охин 12 давхарт амьдардаг байсан тул тэд шатаар гарахаар болов. Яагад гэвэл лифт унтарсан байлаа. Тэд шатаар амьсгаацаар 12 давхарт ирлээ. Нөгөө охин ч гэрлэвхөө орлоо. Хасар инээмсэглээд буцаад шатаар бууж байлаа. Гэтэл гинт 11 давхарт ирснээ хартал лифт асаалттай байлаа. Хасар дахиад доошо шатаар буухлаа гэж бодоод лифт дуудлаа. Лифт нэг давхраас наашаа чиглэн ирж байв. Яг 11 давхар дээр ирээд хаалга нонгоосонгүй. Хасар гайхлаа. Гүн эн чинь юу болоод байна? Эвдэрсэн бах та гэж бодлоо. Лифтний хаалга ерөөсөө онгоохгүй байсан тул хасар товчлуурын олон дахин дарсаар л байв. Эцтэй жоохон бухимдаж эхэллээ. Ямар сонирн байр вэ? Яг өдөлгүй 12 давхраас яг дээрээс нь нэгэн чимээ сонсогдлоо. Хасар гайхаад хүн гарч байгаа юм бах та. Заас тэр ч яах вэ? Энэ лифт яач вэ хэмээн бухимдан зогслоо. Гэтэл нэгэн хөлийн чимээ доошо бууж байх нь сонсогдов. Хасар за нөгөө хүн чинь л байх гэж бодоод нэг амар гайхсангүй. Хасар бухимдэр зогсож байгаад ойр орчмыг ажиглалаа. Нэг юмыг анзаартлаа. Орцны гэрэл нь нилийн бүдэг. Нилийн харанхуй байлаа. Хасар дотроо жоохон эвгүйсч эхэллээ. Яг тэгээ байжсэн чинь гинт дээр тар хил бахан чимээ дуурлаа. Хасар бүр сандраад юу болоод байна гэд асуудал нөгөө хөлийн чимээ чинь дахиад сонсогдлоо. Хасар бүр гайхаад та хэн бэ? Надаар тоглоод байгаа мó? Шөнөөр болж байгаа та хүнээр тоглоод болилдоо хэмээн уурлав. Тэгтэл гинт нэгэн сонин чимээ дуулдав. Юу мэр чимдээ нэг сонин ай дуурайд байв. Хасар бүр уурлаад юу болоод байгаа юм бэ? Надаар бүр дайшигнаад байгаа мó гэж хэллээ. Тэгтэл гинт нөгөө хөлийн чимээ чинь бүр хурдсаад хасар руу ойртод байв. Гинт лифтний хаалга онгойч хасрыг бошуухан лифт рүү ороод хаалгыг хаалаа. Гэтэл хаалганы цанаас нийгэм тулж ирээд зогчлоо. Хасар хайж сандраад доошоо буулаа. Лифтэн дотор орсон болохоор хасар жоохон тайвширлаа. Ялцхан новшийн орсноос гарч харьяа гэж бодлоо. Лифт доошоо бууж байлаа. 11 10 9 8 7 6 яг нэг давхарлуу бууж байгаа харагдснаа гинт лифтний дугаар нь жирэлцэж эхлэв. Буцаад 11 дээр орчиж оглоо. Хасар уламж сандарч эхэллээ. Тэгснээ дахиж тэгж жирэлцэж явж байснаа ашгүй нэгэн нэг давхар дээр зогслоо. Хасар шууд л орсны хаалга руу гүүхээр шийдлээ. Гүүгээд очсон чинь хаалга огт байсангүй. Зөвхөн доошоо оруулсан шат, дээшээ өгсөн шат хоёр л байлаа. Хасар бүр сандраад ямар новшин болоод байна. Хаалга хайчиж байна. Энд чинь нэг давхар үсттэй гэд бүр гайхаа зогсож байна. Бүр сүулдэ айлаас тусламж гуйхаар шийдлээ. Тэнд байсан хаалганууд руу очиод бүгднгийн тогшч үзлээ. Дурангаар нартал хав харанхуй. Дотроос нь ч ямар ч амьд хүн байгаа мэт дуу сонсогдсонгүй. Хасар эцэстээ бүр айж эхэллээ. Орцны харанхуй болонд ганцаараа сууж байв. Тэгтэл дээдлийн шатнаас ахаад нөгөө хөлийн чимээ чинь дууллаа. Хасар бүр сандраад орилж өглөв. Хэн бэ? Над руу битээ ойртоорой. Би алчаа шүү. Хол яага надаар тоглоод байгаа. Хурдхан өөрийгөө харуул гэж хэллээ. Удалгүй нэг сони юм хасрын урд гараад ирлээ. Новш гэж